Одоо бид 6 сартай хүүхдэд зориулсан дасгалыг үзүүлж байна. Энэ бол яг хүүхэд дөрвөн хүсдэг болж мөсгөж сурч хифэстэн нас юм. Үүнийг зөв хийхийн тулд яах ёстой вэ? Эхлээд бид гар дээрээ тулж сурахыг хөгжүүлнэ. Хүүхэд гараа өндөр өргөж тулж хивсэх үед ийм дасгалыг гар дээр нь тулж савсуусан хийж болно. Энэ дасгалыг тэрэгд гэж нэрлэдэг. Бид хүүхдийг ташаанд оруулсан барьж авна. Энэ насанд хүүхэд аль хэдийн нуруугаа тогтоож чаддаг болсон байдаг. Хэрвээ түүнд хэцүү байвал гараа цээжин доогуур нь нурууж барина. Энэ дасгалын хамгийн чухал зүйлс нь хүүхдийн бөхс тасгаанаас нь доогуур байх ёстой. Тэгвэл хүүхэд нуруугаа амархан хотоосгож гараараа тулж чадна. Гар дээрээ сайн тулж сурсан бол хүүхдийг гараараа урагш хөдөлж сурахад нь зааж болно. Эхлээд та өөрөө үүнийг хий. Дараа нь өвзгөн дэвшихгүй байхын тулд түүнийг урагш түсгэж өөрөөсөө холбоос. Явж тавсам авцгаая. Гоша наашир. Бидэнд ямар тавсам байна? Ашив дээд. Сайн байна. Сайн байна. Гоша сайн байна. Дахиад нэг удаа явцгаая. Бид өвөөгүй. Гүй. Гарын тусгуур хийсний дараа хүсний тусгуурыг холбож өгнө. Сийчнээс нь түшиж хүсийг нь нугасаад өөр рүүгээ оруулна. Гоша дөрвөн хүсдээр амархан босож байна. Хэрвээ энэ тусгуур болж байвал хүүхдэд ингэж савсаж болтыг харуулна. Мөшгөх чадварыг хөгжүүлэхийн тулд хүүхдийг өвдөг дээр нь тавиад бага зэрэг уурагшнаас олно. Тэгээд бид ингэж жосооддог. За манай Гоша яаж өвдөг дээрээ асахдаг вэ? Гоша хэрхэн өвдөг дээрээ асахдаг вэ? Хүүхэд босхийг оролдох боловч бид түүнийг хүс дээрээ зогсохыг зөвшөөрдөггүй. Урагш бүх эсвэж тусгуур дээр бага зэрэг дартав. Тэгээд тэр амжилтанд хүрнэ. Гоша ямар сайн хүү вэ? Иймс байна. Энэ нь хүүхдийн дөрвөн хүссэн мөшгөх чадварыг хөгжүүлдэг. Шинэ дасгалууд хүүхдэд тийм ч амархан өгдөггүй. Үргэлж амархан байдаггүй. Тиймээс үе хүүхдийг анхаар сэгэн сарниуч тайвшруулж амралтайгаар хийх хэрэгтэй. Дараагийн дасгал нь цүм хажуугууд босон арын их биеийн булчин гэгчүүлэх дасгал юм. Бид ингэж хийм. Хүүхдийг урагш бох эсвэж нуруугаа чамсах тэр мөчид нь түр саатна. Гол зорилго нь хүүхдийг унгаах эвхэх биш харин урагш бох эсгэх үед нь нуруугаа чамсахыг сургах юм. Энэ бол нурууны шусан булчингийн дасгал юм. Гоша ингэж хийж чадаж байна. Яарах хэрэггүй. Бүх эсвэх үед хүүхэд булчингаа чамбалж байгааг мэдрэх нь чухал. Эндэж харагддаг юм. Аажмаар хүүхэд энэ дасгалыг улам сайн хийдэг болно. Тэгээд түүний бүс эсийг тогтоож байгаа бараа аажмаар доошсуулж арцаггүй. Эцэст нь өвдөх хүртэл буусгаж босох бөгөөд ингэснээр нуруу нь улам бичнэ. Дараагийн дасгал бол хажуугийн хавтгайд 8 тоо шиг хөдөлгөөн хийх юм. Бид хөдөлгөөнөө 8 тооны хэлбэрээр хийж байна. Энэ дасгал нь хевсийн ташуу болсон биеийн хажуугийн булчинд зориулагдсан. Эдгээр булчингууд хүүхдэд суух болон босоо байрласаа хадгалахад хэрэгтэй. Эдгээр дасгалыг бид хүүхэд өөрөө доктортой асгаж ихсэх хүртэл хийдэг. Эдгээр зөв байрлсан хүүхдэд унах үедээ зөв унаж, бие зөв ураахад тусалдаг. Хэрвээ тийм зүйлс тохиолдвол шүү дээ. Дараагийн дасгал бол хажуу тийшээ бүхийх юм. Бид хүүхдийг бүхийсгэхэд унахаас сэргийлж дээд тасын хажуугийн булчингаа чамбасахад хүрдэг. Ингээд бүхийсгүүд хүүхэд хажуугаа чамбасахаар мэдрэгдмэгц хэсэгхэн хугацаанд байж өгнө. Нэг тас руу хэдэн удаа хийгээд дараа нь гараа сойч нөгөө тас руу давтна. Та булчингийн тоноос бага зэрэг тэгш бус байгааг мэдэрч болох юм. Хэрвээ хүүхэд аж нэг тас руу дасгалыг хийхэд эсүү хүндрэлтэй байвал тэр тас руу 2 дахин эсүү давтаж хийх хэрэгтэй. Одоо босох дасгал руу оръё. Бид хүүхдийг өвдөг дээр нь тавина.
Тэгээд хүйсөө урагш гаргахад нь тусна. Ингэж хийм. Дахиад мив удаа гош хамтдаа харуулъя. Ингэж хий. Ингэж зөвхөн нэг хөшөөр. Дараа нь нөгөө хөшөөр. Сайн байна. Гошаа сайн байна. Үнэхээр сайн. Мөн мөвдөнөөс босох тасгал. Хүйсийг урагш гаргаж биеийн жинг түүн дээр шилжүүлнэ. Тэгээд хүүхэд маань босож байхаар мөн нөгөө хөсөөр адилхан. Жаахан урагш бүхий сүж хүйсийг нь гаргахад тусаад түүн дээрээ тууч босно. Сайн байна. Сайн байна. Тэгээд одоо гошаа маань өвдөг дээрээ зогсно. Ингээд 4 хөшөөд. Ингэж төнөө. Ингэж. Тэгээд бид түнд 4 хөсөөд байж байгаад өвдөг дээрээ босож болдог гэдгийг харуулсан. Тийм үү? Дараа нь ингэж босоод оп. Тэгээд ингэж. Гошоод зогсох маш их таалагддаг.